Үхэрдэг клиник үзлийг шинжилгээ хийх аргачлал. Малыг харж ажиглах шинжилгээ. Мал амьтанд үзлэг хийхийн өмнө малын хашаа хороо, ус тэжээл, газар орчны байр байдал, малын баас, мал амьтны ааш аяг, явах байдал зэргийг ажиглаж, малчинтай ярилцаж нэмэлт мэдээллүүдийг авна. Мал амьтныг тайван байх үед нь сайн ажиглаж, хэвийн амьсгалын тоо, ямар нэгэн зовир, оёг байна уу? Хэвийн явж идээшилж, өвс тэжээлээ идэж байгаа эсхийг ажиглана. Харах шинжилгээгээр малын гадна байдал, тарга твэрэг, биеийн бүхий л хэсгийг харж ажигласнаар олон мэдээллүүдийг авах боломжтой. Үзлэг хийхийн өмнө шаардлагатай багаж хэрэгслүүд болох чагнуур, халууны шил, илэрч байгаа шинж тэмдгүүдийг хөтлөх хуудас зэргүүдийг бэлтгэн. Малыг барьж үзлэг хийхэд бэлтгэх. Мал амьтанд гадна үзлэг хийхдээ мал баригчийн тусламжийг авах хэрэгтэй. Малыг ногтлох, хазаарлах, чөдөрлөх, туших зэргээр өөрсдийн болон малын аюулгүй байдлыг хангаж ажиллана. Малын биеийн толгойн хэсгийн шинжилгээ. Малын толгойн хэсгээс эхэлж клиник үзлэгийг хийн. Малын толгойн хэсгийг шинжлэхдээ ерөнхий байдлыг харна. Үүнд толгойн байрлал, хөдөлгөөн, чихний рефлекс хэвийн хэсгийг ажиглана. Хамраас нь гоождос шингэн гарч байна уу? Эсвэл чиглэг биш хуурай байх, цэвэр үү, шарх зэрэг хэвийн бус шинж тэмдэг байгаа эсхийг харна. Амийг нээж салст бүрхүүл, буйл, хэлний өнгийг ажиглаж цэвэр үү, шарх байгаа эсхийг шалгана. Нүдний салст бүрхүүлийг шинжилнэ. Нүд нуухдах, гоождос, өрөвслийн шинж тэмдэг байна уу? Мөн харааны рефлекс хэвийн эсхийг шалгана. Нүдний дээд зөвхийг татаад буцааж тавихад хэвэндээ ямар хугацаанд орж байгаагаас шалтгаалan шингэн алдалтыг тодорхойлж болно. Эрүүний доод булчирхааг барилж томорч өрөвссөн эсхийг шалгана. Малын биеийн зүүн талын шинжилгээ. Толгойн хэсгийг шинжилсэний дараа үхрийн зүүн талын шинжилгээг хийн. Арьс, үсний ерөнхий байдлыг ажиглана. Далны урд талын булчирхааг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Дундаж мөгний урд талын булчирхааг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Зүрхний цохилтыг чагнаж 1 минутанд хэдэн удаа цохиж байгааг тоолж хэвийн эсхийг тогтооно. Амьсгалын тоог цээжний хан тэлэх байдлыг харж тоолох. Эсвэл чагнуурын тусламжтай гаргана. Уушгийг урд дээд, хойд дээд, дунд, доод хэсгүүдэд чагнаж хэвийн эсхийг тогтооно. Гүзээг барилж гүзээний агшилт хэвийн эсхийг тогтооно. Мөн гүзээний шууганыг чагнана. Хөл, туурайг барилж өрөвсөл, яр, шарх, цэвэр үү байгаа эсхийг шинжилнэ. Малын биеийн баруун талын шинжилгээ. Зүүн талын шинжилгээг хийсний дараа үхрийн баруун талын шинжилгээг хийн. Ингэхдээ зүүн талын шинжилгээтэй харьцуулж бодох хэрэгтэй. Арьс үсний ерөнхий байдлыг ажиглана. Далны урд талын булчирхааг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Дундаж мөгний урд талын булчирхааг барилж томорч өрөвссөн эсхийг шинжилнэ. Уушгийг баруун талд нь чагнаж харьцуулалт хийж шинжилнэ. Баруун талд элэг томролттой эсэх, гэдэсний шууган хэвийн эсхийг чагнаж шинжилнэ. Малын биеийн хойд талын шинжилгээ. Малын сүүлийг өргөж ан ус, шээсний сүү, үржлийн эрхтэн хэвийн эсхийг харж шинжилнэ. Чацаг алдалт тайсах, элдв ялгадас, шүүрэл, цэвэр үү байгаа эсхийг харна. Малын халууныг термометр ашиглан тогтооно. Сүүлний гол судсыг барилж, судасны лувшилтыг тоолно. Малын дэлэнг барилж, өрөвсөлтэй эсэх, гэмтэж шархалсан, цэврүүдсэн эсхийг харж шинжилнэ. Та малд үзлэг хийсний дараа илэрсэн шинж тэмдгүүдийг дагвар хуудсандаа бүртгэж байх хэрэгтэйг анхаарна уу? Та бүхэнд амжилт хүсье.